За эхлэх үү? Зөвхөн. За өнөөдөр тэгэхээр одоо би энэ удаагийн подкаст нэр Автагаа хамтраад нэг хэдэн минутын ярилцах одоо подкаст эхлүүлье. Сайн бацхан уу ахалтайгаа өнөөдөр гадаадын Европын төсмө Францын боловсролын тухай хүүхдүүдийн хэрхэн суралцдаг вэ? Сургуулийн орчин ямар байдаг вэ? Ер нь суралцна гэж юу вэ? Боловсрол яаж олдог вэ? За тэгээ хүүхдүүд бол багш нарын харьцаа ямар байдаг вэ гэдэг талаар охиноо дэмжиж подкастэнд нь оролцож байна. Тэгээд Монголын одоо сургуулийн систем, тэгээд энэхий сургуулийн систем хоёрыг харьцуулаад нэг ярилцаж үзэх бодол байна. Яг зүгээр товчхон нэг ойлголт өгөхөд бол Европын ихэнх сургуулиуд адилхандаа 3 наснаас эхлээд айл болох хүүхдээ сургуульд явуулах хэрэгтэй байдаг. За яашл гэд эхлэн. За тэгээд цэцэрлэг, тэгээд бага сургууль, дунд сургууль, ахлах сургууль буюу одоо лицей, тэгээд коллеж, ахлах сургууль буюу коллеж, тэгээд лицей, дараа нь бол их сургууль гэсэн ийм дистралдаар явна. Коллеж нь болохоор бага сургууль, дунд сургууль. Тэгээд лицей нь болохоор ахлах сургууль. Тэгээд их сургууль. За тэгээд тэр баг дунд сургууль нь болохоор дотроо бас их олон хуваагдана. Тэгээд 5 6 хуваагдана нөгөө СПС, СИО тэргэлтэй. Одоо 1-р анги юмдаа манахаар бол тий 1-р. За тиймэрхүү. Монголын шиг 1 2 3 4 5 гэж ерөөсөө явдаг. Бүгдээрээ тус тустай байдаг. Цэцэрлэгийнх нь одоо бүр бага насны хүүхдүүд нь тусдаа өөр сургуультай. Тэгээд арай нэг том хүүхдүүд нь бас тусдаа юм ангитай. Тэгээд ерөөдөө бол коллеж гэдэг нь болохоор баг 1-р ангиас тооцдог л. Коллеж тий. Үгүй коллеж тий Монголтай харьцуулбал баг одоо эндхийн коллежийг Монголтай харьцуулбал хэдээс 1-р ангийн хүүхдүүд коллежд байдаг бол бараг л одоо 6 7 8 9-р анги үү тий. Тийм л. Би бол тэгж 5-аас 9-р анги хүртэл коллеж үү тий. Тийм байгаа. Тий. Тэгээд лицей нь болохоор нэг 10-аас нэг 12-р анги гэж. Тусдаг ч юм уу. Тэгээд бараг лицей нь болохоор тэгтээ 3 жил сурдаг. Тийм байдаг. Энэ охин ч одоо лицейгийн юу лээ? Одоо би лицейгийн 2-р анги гэж байна. За яг боловсролын тухай янз бүрээр ярьдаг л да тийм юм гээл. За Европ бол харьцангуй тийм сонгодог боловсролтой гэж ойлгож болно. Боловсролынх нь одоо олгодог тэр систем нь юу вэ гэхээр зэрэг ер нь энэ дэлхийд Япон, Австрали, Швед, Франц, Герман, Швейцар гэдэг орнуудад нэг зүйл их түгээмэл ажиглагдж байгаа. Тэр нь болохоор зэрэг одоо цэцэрлэгийн болон бага насны дөнгөж одоо 10 жилийн боловсрол эзэмшиж байгаа хүүхдүүдэд бол дүн тавьдгүй тий. Дүн тавьдгүй. Энэ бол хүүхдийг бол маш их одоо их өөрөөр нь дэмжиж одоо тэр хүүхдүүд бол нөгөө ялгуурлан гадуурхалт бий болохгүй. Одоо манайх чинь энэ нэг сурлагандаа 0 хүүхэд энэ хүүхэд бол галзуу сайн сурдаг хүүхэд тэгээд багш нар ихэвчлэн нөгөө сайн сурдаг хүүхдүүдээрээ ажиллаад зөвхөн сайн сурдаг шилмэл хүүхдүүд нь ингээд сонгогдоод ангид нэг 3 4 5 мундаг хүүхд юм уу 1 2 мундаг хүүхд байгаад тэдгээр нь айгүй мундаг бусд нь бол одоо дунд зэргийн тэгээд улаанаа гэсэн юм ангил байдаг шүү дээ тий. Гэтэл хүүхдэд нөгөө багаас нь чи бол нэгнээсээ онцгой биш. Чи бол ухаан одоо тий дутуу биш. Чи бол айгүй мундаг гэдгийг бүгдээрээ адилхан гэдэг. Бүгдээрээ адилхан хүүхдүүдээ л гэж ойлгуул. Тий, дэмжиж өгдөг тий. Яагаад гэхээр зэрэг тоондоо сайн хүүхэд юунда биеийн тамиртай муу байдаг. Биеийн тамиртай сайн хүүхэд тоондоо муу байдаг ч гэдэг юм тий. Физиктэй тарах хүүхэд уран зурагтаа сайн байдаг ч гэдэг юм. Хүүхдийг нөгөө нэг дөнгөж одоо ингэж ураг цэцгэлж байгаа боловсрж байгаа тэр уурыг оюун тархинд нь би ерөөсөө сурлага муутай. Би бол айгүй муу хүүхэд. Би бол муу сурлагатай гэдэг энэ сигнал тохиог өгөхгүй гэж ингэж хүүхэд болох нөгөө нэг яг цэцэг шиг ургаж байгаа нэг өөрийн гэсэн юм авиас бэлгтэй байх нь шүү дээ. Агуу их математикч болохгүй хүн бол айгүй сайн бүх юм уу тамирчин байж болохгүй шүү дээ. Гэтэл энийг манайхан маань бол шууд тэгштгэл шууд дүнгээр одоо жишээ нь бүх хүүхдүүд маттай сайн байх хэрэгтэй. Одоо бүх хүүхдүүд монгол хэл дээр сайн байх хэрэгтэй. Одоо Монголд бол тэгж байгаа шүү дээ. Тэгэл хүүхдүүдийг хит их дүнгээр нь өрсөлдүүлнэ. Тэгээд нөгөө хүүхдүүд чинь мэдээж чадахгүй болонгууд айгүй ихтэй сэтгэлээр унна. Өөрсдөө багаасаа за би
бүр муу юм байна. Би маттай муу юм байна. Би тийм хичээлтэй муу юм байна. Өөртөө үнэлдэггүй болчдөг. Тэгээд энэчээ болохоор ганц миний одоо харсан гоё юм гэвэл бүр хүүхдүүдийг бага ангиас нь яг аав хэлсэнчлэн ерөөсөө тэгж дүнгээр нь өрсөлдүүлдэггүй. Энэ хүүхэд он сурдаг, энэ хүүхэд муу сурдаг гэдэг ойлголт ерөөсөө өгдөггүй. Яг бүгдэндээ нь адилхан гэл ягаал яг адилхан л одоо юу гаргадаг. Харж адилхан твшин та нар бол яг адилхан л гэж үзэж байгаа юм тий. Чи мундаг байж болно. Гэхдээ чи бас муу байж болно. Чи сайн хийчих юм бол энэ шиг байж болно л гэж. А дээр нь энэ ялгуурлан гадуурхал тэгээд одоо ингээд хит дүнгийн төлөө улаархлаа зэрэг хүн зөвхөн дүн авахын төлөө сурч эхэлдэг. Өөрийгөө хөгжүүлэхийн төлөө шүү дээ. Зөвхөн багшд таалагдах, багшд асуугдах тий. Тухайн өдрийн хичээлийг одоо мэдчих тий. Зөвхөн тэрийг л мэдчих одоо зөвхөн дүн авахын төлөө явдаг учраас бол бус төгслийг нь бол одоо хязгаарладаг гэж ингэж үздэг тий. А дээр нь надад маш их таалагддаг юм бол сургууль дээр өнгөрөөж байгаа цаг тий. маш их байдаг тий. Урт Тухайлбал яагаад гэвэл одоо би одоо Монголд сурдаг байхдаа одоо 8-аас ороод 12 хүртэл хичээлдэг. Тэгтээ эсвэл өдөр 1-ээс ороод 5, 4, 5 хүртэл хичээлдэг. Яагаад гэвэл Монголд нэг цаг нь нэг хичээл нь 40 минутаар хичээлдэг. За тэгээд энчээ болохоор яадаг вэ гэхээр нэг хичээл нь 1 цагаар орж явдаг. Эсвэл заримдаа бүр нэг хичээл нь 2 цагаар ордог. Яагаад одоо ингэж ийна гэд анх ирж байхад бол надад айгүй хэцүү байсан. Ингээл амар ядраал, жоохон залхаал, ингээл сууж чадахгүй ингээл жоохон хэцүү байдаг ус. Тэгээд яагаад юу нэгдэм бэ гэхээр хүүхдэд одоо нэг хичээлээ хит хурдан хугацаанд заачаар багш нар нь ч тэр айгүй ингээд хурдан заагаа тэг хүүхдүүд нь ч гэсэн айгүй тийм одоо чанаргүй одоо сургалтаа одоо жоохон чанаргүй идэг гэх юм уу те 40 минутанд тэгэл багш нар нь хичээлдээ амжих гал ингээл дараараа гэл айгүй хурдан юм агяскас товчхон яриад тэгэл тэрг нь хүүхдүүд нь гэртэл өөрөө ингээд нухаж яахгүй ойлгохгүй болдгоо. Тэгээд энэ ч болохоор одоо нэг цагтаа тэгж амар яарахгүй одоо бүх юмаа ингээд одоо тооцоолсон тий. За нэг цагийн дотор ийм хичээл орно, ийм ярьчин гэд ерөөсөө тийм яарч санддсан одоо айгүй чанартай заадаг л гэсэн. Тэгээд тэгээд энэ чинь айгүй их ялгаа гарч байгаа байхгүй тий. Бараг өглөө 8-аас 12 хооронд хичээллээ. Энд чинь болохоор 8-аас 5-6 хүртэл хичээллээ шүү дээ хүүхдүүд. тий одоо өөрөөр хэлбэл одоо жишээлбэл миний охины 2 дүүчин болохоор зэрэг тий жоохон шүү дээ. Нэг нь 5 таа тэгээд нөгөөх нь 8 настай гэдэг чинь өглөө яг томчуудтай адилхан 8 өнгөрөөж яваад ороо яг 4:30 тий. Тардаг шүү дээ. А тэгэл сургууль дээр л тэр бүх сургалт өнгөрдөг. А өнгөрөхдөө зүгээр л тодгоороо хийгээд авах ш тоглуулах, асуух, салхинд гаргах, хоол идүүлэх, байгальтай танилцуулах, музей үзүүлэх гэх ингээд ингэсээр хагаал тэр жоохон хүмүүс ихэд өдөр нь хоолоо идчихэл бүтэн 4:30 хүртэл өглөөний 8 цагаас яг л ажил хийж байгаа хүмүүс шиг ингэж тэр чинь ингээд тоглонгоо сурж идэг тэр юу их таалагддаг тий. За дээр нь яг тэр сургууль дээр байгаа нөгөө жишээлбэл одоо надад аавд нь юу нэг таалагддаг байхгүй юу. Одоо жишээлбэл одоо айгуу том штэ тий. Одоо бүр лицей гэдэг чинь бүр том хөвгт штэ тий. Тэгэхэд танай сургууль дээр шууд хаалгаараа ороод та нар гар утсаа унтрах штэ тий. Тий. Тэрэн дээр бас айгуу хатуу байдаг. Одоо ингээд Монголд чинь гэвэл бид нар хүснээрээ уцаа одоо тий хичээл дээрээ ашиглаад бараг багшийнхаа урд оцсон уцаараа бараг хүснээрээ ашиглаад ярьж мэрэл тий бараг багшийнхаа урд яжгаад хүн залангууд жоохон ширээ-мэрийнийхээ доор орж чад ярьчихдаг. Эсвэл багшаа аав залгаж ин ярьчихгүй гэд багш нь за яриа гэх. Тэгээд багшийнхаа урд ярьж байгаа. За болчлаа гэх. Эсвэл одоо юу гэдэг чинь бараг сургууль дотроо Wi-Fi-тэй болцсон. Одоо Монголд тэгсэн мэлээ ш зөвлөгөөд чинь. Сургууль дотроо ингээд интернеттэй болцсон. Тэгэл хүүхдүүд нь чөлөөтэй хичээлийн цагаараа хичээлээ хийх орно нөгөө нэг уц муцаа гаралтал ингээл сатаараал тий. Ер нь бол Монголд бол амар тийм юм дээрээ юу гэдэг. Тэгээд энэ ч гэх юм бол бид нар сургууль руу орлоо, хичээл орлоо. Тэгээд багш нар хэлдэг ер нь хичээл эхлэхээс өмнө за одоо ингээд утсаа бүгдээрээ унтраагаад цөөхөн дотроо хийнэ. Тэгээд хамгийн гол нь хүүхдүүд ерөөсөө хичээлийн цагаар уцаа оролддоггүй. Ерөөсөө
одоо багш нар нь ингээл одоо яг Монголын багш нар шиг ингээл ууралж мурлал тий. Ойролж чалаад авахгүй шүү дээ. Одоо чи Одоо уцаараа тэгээд инг одоо тэгчихгүй. чи уцаар ингээд нууцаар мессеж хийж байгаа баригчвал яах вэ? Тэгэл юу тэнцээ юу Сануулга авах уу? чи юу одоо ингээл одоо монголоор одоо баг хэлэх юм бол багш нь ингэ шүү дээ. Алида чи тэр дараа юу оролдоод байгаа гэл. Тэнгуут нь тэр хүүхэд нь би харин нөгөө цаг харсан гэж мэгээ те. Тэгэж Тэгээ сануулга авах уу? Юу 2 3 хэрвээ давтагдвал яах вэ? бүр ингээд яг улаан цай ингээд уц муцаараа оролдоод ингээд ухаад ингээд тэгж жагаад тэгээ багш магш нь харчих юм бол шууд хурааж авдаг тийм юм те. Шууд хурааж. Тэгэхээр энэ их чухал. Яг тэгэхээр энэ өөрөө бас их шинжлэх ухааны үндэслэлтэй юм билээ. Яг тэгэхээр одоо манай энэ гэгээ сургуулийн болдоотор багш үргэлж ярьж байгаа. Ер нь бол ингээд ном сурахад мэдлэг эзэмшихэд те оюутнууд сурагчид юуг хэл сурахад те юуг айгу чухалчлах хэрэгтэй байх зэрэг тэр нэг уламжлалт нөгөө нэг буддийн шашинтай холбогдуулаад энэ сэтгэл тогтох гэдэг юм айгу их заадаг байхгүй. Яасан гэхээр зэрэг би энэ сургуулийн ширээн дээр байгаа мөртлөө за өсөж जैन да гараад нэг тийм гоё хоол идэндээ ч гэдэг юм уу те гар утсаа нээж гисэн тэгээд нэг найз нь хаа хий хий гээл те гоё гоё эсэ шүүгээл зураг явуулаад те ингэх юм бол сэтгэл тогтдгоо тогтоогүй сэтгэл тогтоогүй байхад бол ямар ч эрдэм сурах бол боломжгүй л гэж үзэж байгаа. Тэгэхээр энийг бол бас айгүй их эдэр их судлаад ерөөсөө утсыг тэгээд тэр хоорондоо ярих те одоо энэ өөр юмд л анхаарал сарнихыг бол ерөөсөө хүлээн зөвшөөрдгүү те. Тэгэхээр энэ бол айгүй чухал гоо чи сурах гэж л очиж байгаа юм бол бүрэн 100% тэр одоо сурах гэж байгаа юмдаа төвлөрөөл гэж байгаа те. Яг гоо. Тэгээд тэг ер нь анхаарлаа маш төвлөрүүлж хичээлээ юм шүү дээ. Бас нэг юм ярих гэвэл сургууль дээр хоол иддэг хүүхдүүд нь одоо ингээл 8-аас бараг 5 өглөөний 8-аас оройн 5-6 цаг хүртэл идэх чинь урт хугацаа штэ. Тэгээд дунд нь нэг 12-оос 2-ын хооронд нь тэр завсралдаг 2 цаг юм уу 1 цаг завсарлана. Тэр үедээ сургууль дээр одоо юу хий хоолны газартай тэнцэнэ одоо хоолоо идэн эсвэл гэртээ хараад ойрхон гэртээ бол гэртээ хараад идэж болдог. Тэгээд энэ одоо тэр сургууль дээр л бүх цагийг өнгөрөөн тэр хоолоо идсэнийхаа дараа ч гэсэн жоохон зав чөлөө гарвал хүүхдүүд нөгөө нэг хичээлээ дахиад сэргээгээд харчих ч юм уу дутуу марцсан юм аа ингээд харчих ч юм уу те ер нь нэг тийм суул илүү цаг угаасаа байхгүй те хайрын цаг те тэр бол те ер нь бол яг үнэ. Тэгэл ерөөсөө сургуулийн илүү цаг байхгүй завсарлагааных нь бас цаг ч гэсэн тийм бас урт биш 5 минут завсарлана 5 минутын хоорондоо ингээс инг рүү шилжиж явна тийм л цагтай. Бас нэг юм ярихаа ярьлаа өмнөх подкаст нэр ээжтэй яриаг өглөө нөгөө нэг хүүхдүүд нь одоо багш нар нь Монгол бол багш нар нь өөртөө ирээд ангидаа ирээд хичээлээ заадаг шүү дээ. Энд чинь болохоор хүүхдүүд нь өөртөө юу яадаг ангиас солио явдаг байхгүй. Тэгэхээр ерөөсөө ингээл өдөржингөө нэг ангидаа ингээд суугаад гэсэн юм байдгүй. Ийм юмний анги, тийм юмний анги гэд тустай тийм ангитай тэгэл тентэр дээр өөртөө орол явчихна. Харин нэг эвгүй хэцүү гэмээр юм нэг санагдсан юм нөгөө дүүчин нөгөө нэг анх ороод эхний жилээ аягүй гоё хамт олонтой болоод нэг ангид ороод бүгд чинь бүх цэцэрлэгийн нэг анги штэ 4 настай та тий цэцэрлэг ингээд бүтэн жил сураад нөгөө хүүхдүүдтэйгээ аягүй гоё найз болоод аягүй гоё дасаал дараа жилийнх нь 9 сард яваад очсон чинь ангин солигдсон тий хүүхдүүд нь солигдсон багш нь солигдсон тэгээ нөгөө дүүн бүр уйлаад исэн штэ ангидаа очиё гэд найз байгаа. Тий. Тэгээд дахиад дараагийн жилд орсон чи дахиад ангин солигдсон шүү дээ. Бас ангийн багш нь. Тэгээ энэ бас ер нь бас яг би ч гэсэн амар гайхчихсан ах. Надаас бас муухай байсан. Тий. Яагаад гэвэл ингээл амар гоё ихний жилдээ ингээл найз нөхдөдтэй дөнгөж болоод дөнгөж заа ингээд сайхан найзтай боллоо гэл би тэр үед чинь нөгөө нэг ер нь яаж явагддгийг мэдтгүү. Тэгээл за энэ ангитаа л байгаад ах юм бах та гэж боддог гэсэн чинь дараа жил анги мангиа солино. Дараа жил ингээд анги твшин гэдгийгсэн чинь цаанаасаа ингээд сургууль нь өөрөө тааруулт юм байна. За нөгөө нэг одоо юугаараа тааруулт юм гэхээр хүүхдүүд хэл сонгодог штэ тий. Тэр сонгосон хэлээр нь юм уу хичээл сонгодог штэ. Тэр сонгосон хичээлдээ ингээд хуваарийг нь тааруулахын тулд хооронд нь тааруулдаг байхгүй. Адилхан хичээл сонгосон хүүхдүүдийг ингээд нэг ангид оруулцдаг. Тэгэнгუთ ингээд хүүхдүүд нь цаанаасаа ингээд нэг анги хിവэрээ ерөөсөө олон жил ингэж явж чаддгүй ингээл цаанаас нь сургуулаас нь ингээл солиод хайчдаг. Ер нь гэхдээ заавал яг тэр талаас нь харахгүй өөр талаас нь ингээд бас харах юм бол
миний одоо харсан нүдээр гэвэл ингээд Францад ингээд цаанаасаа одоо хүүхдүүдийг ингээд олон ингээд хүүхдүүдтэй харьцаж сурах гэдэг юм уу те. Тий. Би бас тэгж бодсон. Хүмүүст одоо нөгөө нэг юм байхгүй юу? Цаагаараа яхав дээ нэг 10 жил нэг ангид яваал төгсдөг шүү дээ. Гоёлтой хонхны дуу гараад хонхны баяр хийгээл уйлж дуулаад тэгэл насаараа нэг ангийнхаа ингээд дуулдаг шүү дээ. Гэтэл тэгж ингэж олон хүн дунд холж байгаа нэг сайн муу хоёр талтай юм шиг байна. Сайн тал нь бол маш олон хүнтэй зэрэг ажиллах юм тий. Одоо нэг хувь хийжсэн зам байхгүй болно тий. Одоо нэг тийм амж үзэл байхгүй болно гэсэн үг тий. Жалга товны үзэл байхгүй болох юм шиг. Нөгөө талдаа одоо тэгээд яг тассан хамт олон байхгүй болохоор жоохон хүтэн цэвдэг байж магадгүй юм тий. Тэгэл эндээ тэгээ хүүхдүүд нь сүултээ тасцдаг байхгүй юу? Жил болгон өөр найзтай болол тэгэл үлдгүүд нь хамт үлдээл бас тийм штэ бас жил болгон өөр анги ялаа гэд шууд ингээд найзлахаа болоо явна ч бас яахгүй. Тэгэд үнэхээр сайн найзтай болчвол тэр мэдэртэйгаа ингээл ангиас сосон ч гэсэн хамаагүй байж л байдаг. Тийм болохоор одоо ингээ харангуул хуучин ангийнхаа найзуудтай хэрвээ ингээл сайн тийм бол одоо сургуулаа төгсөн төгсөлт найзлж болох юм ба шүү дээ тий. Тэгдэг байхгүй юу? Аав чи үед бол ингэдэг байсан байхгүй. Нэгдүгээр ангид ороод 10 жил хамт сурна. За тэр ангидаас сурна шилжчихгүй бол. Тэгэл бүр 10 жил нэг ангид яваал бүр ингээл ийм жижигхэн хүүхэд байж тусаагааж улсан хүүхэд байж байгаа ингээл том болол том залуучууд болоод ингээл төгсөөл гардаг гэсэн байхгүй. Тэгэл монтаж хийгээл тий. Тий энэ чинь шал өөр. Тэр нь бас анх бас ирэхэд надад жоохон тиймэрхүү санагдчихсэн. Тий. Надад бол жоохон хэцүү тий. Жоохон тиймэрхүү юм даа гэл. Тэгээд одоо бас бодохоор би баг өөрөө тасцсан байгаа юм чи. Тэгэл жил болгон өөр хүнээ гээл өөр найзтай болол өөр тэгэл одоо хүмүүстэй харьцаж сураал тий. Янз юм. Тэг яг энийг яагаад яриад байгаа гэхээр зэрэг нөх одоо мундаг энэ төр гээл магтаал тий. Тэг гэж байгаа юм биш. Ер нь бол боловсрол маань өнөөдөр тэргүүлэх зэрэгтэй гэж яригдж байгаа энэ улсуудад орнуудад маань бол иймэрхүү байна. Хүмүүс рүүгээ бол одоо сурч байгаа хүүхдүүд рүүгээ бол ингэж хандж байна. Одоо мэдлэгтэй боловсролтой хүүхдүүдийг гаргаж байгаа, сургаж байгаа аргачлал нь юм байна л гэдгийг л хэлж өгөх гээд байна тий. Тэрнээс одоо учиргүй одоо гайхаад магтаал ингэх гээд байгаа юм биш тий. Ялангуяа надад тэр одоо бүх хүүхдүүд одоо жишээлбэл лицейгийнхэн гэдэг чи одоо 19 20 хүүхдүүд үү тий. Арай жоохон. За 18 19-тэй төгтүүд юм уу? 18 та юу? Ер нь бол хамгийн лицей тэрмнүүд чи хэдүү? Дээдлийнх нь одоо хамгийн том ангийнх нь хүүхдүүд нэг 18. Тий 18 19-тэй хүүхдүүд гэхэд л ерөөсөө яг л сургуулийн дотоод журам сургуулийн хаалгаараа орлоо гар утсаа унтраалаа тий. Тэгэл ороод бүх хичээлдээ сууна гэдэг бол үнэхээр одоо сайхан л та тий. Дээр нь яг энд аавд нэг айгүй их таалагдсан юм бол сургуулийн захирал гэдэг хүнийг бид нар айгүй би л одоо сургуулийн захирлыг бол айгүй цөөхөн удаа сургууль тогтоо харж исэн байхгүй юу. Одоо ингээд хонхны баяр дээр ч юм уу те мундаг үг хэлээл тэгэл захирлын өрөөгөр үүмүүлж болохгүй чимээгүй гармаар гээл тэгэл захирал нь үүдэндээ нарийн бичгтэй тэгэл нэг хөмсөг зангидсан мундаг хүн ингээл таамаг дараад гарын үсэг зураад ажилтныхаа цалин тавьдаг захирал гэж боддог байсан шүү дээ те. Тэгсэн чинь миний охины сургууль дээр ч юм болохоор яг өглөө болгон захирал яг ингээд нөгөө жижүүртэйгээ хамт сургуулийнхаа үүдэнд байж тэмчтэй тий. Захирал нь ингээл ажилчтайгаа ингээд ээлжинд гараад тий. Тийм. Яг тэр нөгөө нэг ахлах анги юм уу, дунд анги юм уу тий. Коллежид байхад дөнгөж иржээд нэг сургуульд орсон чинь яг тэгжээсэн. Тэгээд би тэр үед энэ нөгөө сургуулийн өөдөнд нэг хүн зогсоол идэг байсан бохоггүй. Тэгэл нэг ажилтан юм болоо гэж боддог байсан чинь энэ манай сургуулийн захиралтай гэд манай найз хэлсэн. Тэгэл би бүр тэр үедээ бүр гайхаал. Энэ сургуулийн захирал ингэ зогсч болд юм уу гэд найзсаа асуусан чи. Нэг л үгүй ер нь тэгэл болов яа гэм аа нэг тиймэрхүү ирчихсэн. Тэгээд шинэ ирсэн хүүхдээ захирал нь өөрөө дагуулж бол бүх ангид танилцуулна тий айгүй хүндэтгэлтэй. Бүх юм хийн шүү дээ захирал. Намайг тэгэл анх ирж хахад ингээл бүх юм нь гардаж аваал. За чи ямар юу хэл сонгомоор байна? Ямар байна? Миний тэрэгэл тэгэл асуудлыг ярилцаал. Бүх тэр жижиг шажиг юм хүртэл ингэж хийж өгдөг. Тэр үедээ би захирал гэж бодоагүй л явжсэн. Тэр хүнийг менежер юм болов уу эсвэл ажилтан юм болов уу л гэж бодчихсон. Тэгэхээр айгүй тийм сургуулийн захирал нэг дүрт хүндэтгэлтэй байна тий. Хоёрдугаар нь боловсрол айгүй ямар чухал вэ? Боловсрох гэж ирж байгаа хүн ямар чухал вэ гэдгийг тэнд харуулж байгаа тий. Айгүй өндөр соёл. Тэгээд дээр нь одоо энэ сургууль гэдэг зүйл бол үйлчлэг юм байна нэг төрлийн. Тэрнээс одоо ийм дарамт гэхүү айгүй мундаг ийм том дээрээс хүүхдүүдтэйгээ харьцдаг зүйл бол биш юм бэ. Үйлчлэг юм бэ. Эмнэлэг ялгаагүй үйлчлэг юм бэ. Цагдаач гэсэн ялгаагүй одоо
хүнийг ингээл цохиж ягаад гавлаад идэг биш. Иргэдтэй зүгээр л үйлчлэгээ үзүүлдэг тэр иргэдийн юм оюутныхаа ийм талд байдаг. Тэрийг л бүхий талаар л одоо хамгаалдаг хүмүүс юм байна л гэдэг ийм нэг ойлголтын зөрүү байгаа тий. Тийм яг үнэ. Тийм. Тэгээд бас нэг юмыг би ярмаар санагдсан. Тэрний үг гэхээр одоо ингээд би чинь Монголд байхдаа 9 дуурын хүртлээр сурсан шүү дээ тий. Тэгэд энэ ч нэг 4 жил сурчлаа байх та. 3 4 жил. Тэгж яах тэр нь аюу их ялгаа харж байна. Ер нь одоо багш нарт ч тэр сурагч нарт ч тэр. Тэгээ юу гэхээр одоо би ингээд харж байхад Монголд байхад бол ер нь хүүхдүүд ингээд одоо бодъё л та ингээд шалгалт малгалт ингээд том шалгалтууд амар их авдаг. Тэгээд эсвэл ингээд нөгөө нэг мэдгүй байж жаад гинт багш нар амар шалгалт авдаг. За цаас гарах шалгалт хий гэл. Тэгэл бид нар ч өө яасан гэл. Тэгэл яаж иж байгаа л харлаад гарчдаг гэсэн яасан гэхээр хүүхдүүд бинээсээ амар хуурдаг байхгүй юу? Монголд амар хуурдаг. Утас байна, юу байна хүүхдүүд юу л бол юу л байна тийм. Амар хуурдаг. Тав байна тий. Тийм хуулах юм бол амар их юм бэ. Тийм хуулах асуудал бол Монголд амар их байдаг байхгүй юу? Энд чи ирээд би яг адилхан байх гэж боддог гэсэн. Яг үнийг хэлэхэд за яг л адилхан тэгэл хүүхдүүд л юм чи хуулталах та гэж бодвол хэл харангуут ерөөсөө хүүхдүүд хуулдаг. Тэр л надад амар гайхшруулсан. Яагаад болохгүй юм бол? Одоо нэг амар багш нар нь тэгэл одоо нэг амар уурлаад байхгүй шүү дээ. Та нар хуулахгүй шүү энэ тэр юмэрэ гэж ерөөс хэлэхгүй багш нар нь. Эсвэл нэг хуулвал ингийн тэгнэ одоо яад юм байгаа те. Тэгнэ гэж бас нэг амар тэхгүй. Тэгсэн мөртлөө нэг хүүхдүүдийнх нь цаад одоо нэг хүмүүжлэн гэх юм уу? Хумсалцсан байгаа юм тий. Би хэрвээ хуулах юм бол өөрийгөө хуурнаа чадахгүй ч гэсэн энэгээр өвчрөл гэдэг санаа юм тий. Яг тийм. Ерөөсөө юмыг тэгж хулигтна гэдэг хулигтчи одоо юу гэдэг чи аргалчи гэсэн бодол өгдөг юм шиг санагдав. Тэгэхээр түрүүний тэр яриа байхгүй нөгөө дүн авахын төлөө одоо хийхгүй. Дүн авахын төлөө биш тий. Зөвхөн өөртөө мэдлэг авахын төлөө хийж байгаа л нэг юм юм байна тий. Тий. Окей. Тэгээд тэрэн дээр бас их гаргасан. Тэгээд яг хуулж байгаа хүмүүс мэрсэр байдаг л. Тэгээд тэд нар тэгээд угаасаа тэгэл явцгүй тий. Хуулаа гэдэг өөрийгөө л хуурч байгаа юм чи тий. Тэгээд угаасаа тий анх тэрэн дээр их гайхчихсан. За тэгээд яг хоо дээд сургууль ер нь бол Европт бол үндсэн иргэдтэй бол одоо бүх шатны боловсрол үнэгүй тий. Үндсэн үнэгүй байгаа. За дээд сургуулиуд бол юу байгаа? Одоо гадаадын иргэдэд бол үнэтэй төлбөртэй байдаг. За тэгээд улсын болон хувийн сургууль гэсэн ийм хоёр янзын ийм сургуулийн боловсрол олгодог тогтолцоотой. За зүгээр яг хоо улсын хувийн сургууль нэр хүнд нь одоо яадгийг мэдэхгүй байна. Ямар ч байсан одоо манай охин бол ихчтэй хичээл ном ихтэй. Дээр нь 7 хоногийн 6 өдөр хичээлдэг тий. Юу тийм 7 хоногийн 6 өдөр хичээлдэг. Хагас өдөр хичээлд явдаг тий. Би ихлэ чамд худлаа яриад яваад ийн гэж боддог байсан. Энэ яа хагас өдөр энэ ер нь нэг л биш боллоо гэдгсэн чи харин. Тийм би нэг одоо хэдгээр ангитай ямар ч хэсэн нэг лицейд бас нэг өөр сургууль байсан шүү дээ. Тэр байхдаа эхний нөгөө нэг коллеж интерт чинь ахлах сургууль интерт чинь тэгж юу яан гэж байдаг байхгүй юу? Хагасаа өдөр хичээлнэ гэж аахгүй. Харин ч 3 дахь өдөр 12 хүртэл хичээлээд тэгж тардаг. Тийм үс. Тэгээд нөгөө нэг лицейд орсон чинь хагасаа өдөр хичээлнэ гэлтгс. Тэгэхээр би бүр гайхаад. Юу яагаад хагасаа өдөр хичээлж байгаа юм бол мол гээд. Тэгээд тэгсэн чинь та хоёр намайг буруугаар ойлгосон гэсэн. Тэгээд яг одоо дээд сургуулийн залуучууд за тэгээд лицейгийнхэн за тэгээд дээд сургуулийн одоо 19 20 21 22 дэх залуучууд нь бол үнэхээр залуу хүн бол тийм байдаг. Ер нь нэг тийм ингээл учиргүй ингээл машин тэрэг унаал яваад байгаа хүн ерөөсөй байхгүй тий. Одоо за метрогоор тэгэл трамвайгаар тэгэл автобусаар ихэвчлэн явна. За тэгэл нөгөө нэг скейт юу дуугуу тэгэл нөгөө нэг
Скутер. скутер ерөөсөө дандаа тиймэрхүү юмнуудаа унана. За машин унлаа гэхэд хамгийн хямдхан хоёр хаалгатай Тий. хамгийн бензин баг гэдэг хамгийн царайфантай машиныг унана тий. Ер нь бол айгүй энгийн штэ. Тий. Одоо ерөөсөө машин тэргээрээ өрсөлдөн одоо юу гэдэг тэгж нэг амар өрсөлддөг. Ер нь нэг амар тэрэнд амар тийм амар ач холбогдол өгдөг. Зүгээр хийх юмаа хийцгээгээл Тэгээд нэг гой утас барихгүй тий. Утас чухал биш тий. Тэр надад аягүй их таалагдаад байдгийг. Угаасаа л залуу хүн чи уг эхлээд эрдмээ сурах хэвээр, боловсрох хэвээр. Тэрний дараа сайжилтаа болчих юм бол гоё машин би угаасаа унана тий. Тэгээд гоё тэр мэрэгчлэрээ аягүй гоё чадварлаг байгуул боловсон хүчин болоод явчих юм бол миний амьдрал аягүй сайхан болчихно тий. Тэр одоо дугуй унж байгаагаас ч юм уу, скутер унж байгаагаас ч юм уу тий. Эсвэл одоо автобусаар явж байгаас юусэн огцгож ичихгүй тий. Харин ч амар биеинд амар гээл тий. Тэр аягүй их зүгээр санагдсан тий. Тэм ичж мичин тэм ерөөсөө байхгүй шүү дээ. Бүгдээрээ ерөөсөө ингийн баг одоо өөрсдөнд нь баг машин авах хэмжээний мөнгө байгаа ч гэсэн тэрийг өөр юмд ашиглаад арай хямдхан машин аваад ингээл айгүй ингийн ингээл эсвэл заавал машин авахын оронд тэгээ хэрэгтэй юмдаа яа гээл. Сайн компьютер авдаг ч юм уу тий. Компьютер тэгдэг баха тий. тэгээ хичээл номдоо хэрэгтэй тэр юм аа авдаг ер нь хараад. Хуц ч гэсэн нэг хүнтэй хуц өмсдөггүй тий. Нэг кет өмсөөл, нэг джинсийн өмсөөл, нэг носон цамц өмсчдөг тий. Тинэх амар брэнд гэж ярьдгүй шүү дээ. Надад одоо ингээ харахаар нэг ярьдгүй санагддаг. Арай том болоод ирсэн. Одоо оюутнууд нь тийж амар яадаг. Нөгөө жоохон одоо нөгөө нэг алхах сурвал мөрөлтэй хавхтад нэг тиймэрхүү юм байна. Бас мэрсэн байна. Тэгээ яг энэ юу надад аягүй их таалагдчихж байгаа. Угаасаа залуу хүн ч угаасаа бүх юм нь одоо нойлоос эхэлдэг шүү дээ тий. Тэгэл бүгд л сайн сурчих юм бол болчихно. Тэгэл ерөөсөө ичдэггүй тий. Зөвхөн ингээд сурахын төлөө яваад байдаг. Тэр надад аягүй их таалагддаг. Тий. Сургууль дээр тий. Сургуулийн орчин бас надад их таалагддаг. Элдв одоо тийм буруу зүйл байхгүй тий. Одоо ямар ч байсан бүгд л сурахын төлөө л байдаг тий. Тэгэл одоо залуучуудын нөгөө нэг одоо нөгөө юу гэдэг лээ? Залуучуудыг хөгжүүлсэн биш хөгжүүлсэн. Нөгөө нэг бар цэнгэний одоо юмнууд дисконы газрууд бол нэг их байдаг манай хотод л. Ер нь тэгэл одоо ингээл Монголд сонсогдож байгаа шиг тийм амар одоо юу сонсогддгоо шүү дээ. Тийм мэдээж бол тийм яаж юм яаж хийж өрөөсөө тийм. Тийм үйлчлэгээний газрууд бол байгаа л ах л та. Гэхдээ ерхэд яг зарим үед бол ордгол байх тий. Гэхдээ нэг тийм хавтгаадаа нэг тийм бол ер нь байхгүй тий. Тэрийг хэлэх гээд байгаа. Тийж амар хэтрүүлж яадгүй. Хэтрүүлэх тий. Тэгээд ч угаасаа одоо эн чинь марг л 21 нас хүрж ижил одоо хүүхэд нас нь бүрэн дууслаа гэж үзэж байгаа юм уу та. Тийм. Ер нь бол тэгж үздэг тий. Яг юуны иргэний өмчлөлтөөр нь 18 нас хүрээд хуулийн хариуцлага хүлээгээд насан туршлаагээ тооцогдсон боловч 21 насаар ерөөхдөө нэг яваад гэх шиг гэдэг бүх юм 21-ээс хойшоо бол том хүн 21-ээс доошоо бол одоо үндсэндээ бол залуу хүүхэд гэдэг юм уу юу гэдгийг тэр нас руу явчихдаг юм шиг байна тий. Яг нэг бичиг юун дээр 18 нас гэж бичсэн боловч цаанаа л одоо хүмүүс нь тий 21 насыг л одоо арай том болсон л гэж боддог. Энэ л тий. Миний охин тэгээд одоо ер нь ямар чиглэлээр сурах гэж байгаа. Би ч одоо сайн бас яриаг янз бүрийн юм яриад бас чиний бодол ямар байгаа. Ямар чиглэлээр цаашдаа бас ахвал сурах гэж бодож байгаа. Аавхын хувьд бол одоо өөрийнхөө сонирхсан мэргэжлийг л заавал тийм юм гэж одоо шахахгүй л гэж бодож байгаа шүү дээ. Баг багтан зураач болгоно гэж айгүй их шахдаг бас одоо тэр мөрийгөө болцсон шүү дээ. Тэгээд дуртай юм ал сурсан дээр л өгдөө тий. Би одоо юу лицейгээд төгсөж байгаа. Төгсөөгүй тий төгснө. Тэгээд их сургуулаа харин урлагийн сургууль сонгоно гэж бодож байна да. Намарчсан. Тий тэгнэ гэж бодож байна. Урлаг одоо арт юу гэдэг. Арт чиглэл, урлагийн чиглэл болох юм тий. Урлаг дотор одоо дизайнерч байх юм уу, эсвэл одоо загвар зохион бүтээгч байх юм уу, эсвэл бүр өөр чиглэлээр байх юм уу, эсвэл бүр одоо энэ чинь том нөгөө гоо сайхны том агентлагуудтай шүү дээ тий. Тэнд ажиллахаарч байх юм уу, тэр чиглэлийн юмудаа сонирхож байгаа юм уу тий. Тэг янз янзын л чиглэл байгаа. Ер нь янз янзын мэргэжил байгаа. Янз янзын бүр тусдаа шал өөр зөвхөн урлагийн салбар дотроо хүртэл. Тий тэгэхээр хэрвээ тэрийг
бас би аягүй үсэн судалж байгаа. Аха. Урлагийн чиглэлийг сонгож байгаа бол хүмүүст бас нэг ийм юу алдаа байгаад байх шиг байдгийг. Урлаг бол ерөөхдөө амархан тоо физик гэдэг юм хийм бол айгүй хэцүү гэдэг ойлголт байдаг шүү дээ тий. Гэтэл энд бол урлагийн чиглэлээр мэрэгжил сонгох нь өөрөө хамгийн хэцүү төрөл юм байл шүү дээ. Тийм шүү дээ. Одоо бүр ингээл түүхийн мэдлэг тэгээл нөгөө нэг эртний бэлнүүд гэдэг бүр айгүй хэцүү юм биш тий. Тийм хилэн дээр маш их тулгуурладаг. Хэрвээ урлагийн сургуульд ормоор байгаа бол хэлийг нь маш сайн харна. Тэр хүн хэдий хэлтэй байна, ямар хэл сурсан байна. Бараг грек хэлтэй байх хэрэгтэй ч гэдэг юм тий. Тиймэрхүү шаардлага зарим үед тавьдаг. Тэгээд урлагийнх нь биш түүхийн мэдлэгийг бас их хардаг. Түүхийнхаа хичээл дээр сайн байх хэрэгтэй. Түүхийн мэдлэг ихтэй байх хэрэгтэй. Яагаад гэвэл урлагч нөгөө сэтэрч хэрэл түүх явж байгаа юм чинь. Тэг бас Франц хэлээ төгсөж эзэмшсэн байх хэвээр. Тэгээд нөгөө нэг урлагийн төрөлч нөгөө уран зохиолын чиглэл рүү бас аягүй сайн мэдж явах хэвээр. Уран зохиолын хэл түүхийн хэл хоёр нь аягүй хүнд яагаад гэхээр нөгөө хуучны Франц хэлнүүд рүү судалж үзэх хэрэгтэй болдог тий. Энд чинь нөгөө нэг хэлний 3 төвшин байгаа шүү дээ тий. Энгийн төвшин, дундад төвшин тэгээд бүр эртний Франц хэл гэж одоо хуучны ном зохиолууд нь хүртэл одооны хүн бол ойлгохын аргагүй хэлтэй юм биш үү тий. Маш аягүй өрөөд шүү дээ. Би одоо барыг уншаад их ойлгоход аягүй хэцүү байдаг. Бас ер нь яг жинхэнэ Франц хүүхдүүд нь хүртэл ингээд славаар барьчаад ингээд хараад өгнүүдээ ингээд хаагаад суучдаг. Франц ном уншихтаа хүртэл тийм амар хэцүү байдаг гэсэн. Тэгээд ингээд заримдаа багшаасаа баг ингээд баян одоо над шиг л одоо намайг дөнгөж би анх ирчээд хэл сурч байгаа юм шиг тэгж багшаасаа үг асуудаг. Багшаа гэл гараа өрөнгөд энэ юу гэж байгаа юм бол энэ ямар үг юм бол гэл анх надад амар сонь санагдчихсан. Яа гэвэл би баг тэг хизээж одоо Монголд байсан бол би багшаасаа тэгж үг асуухгүй штэ гэл амар гайхдаг ус. Тэгээд яагаад тийм юм бэ гэсэн чинь ер нь тийм өөр юм билээ Франц хэл. Дээр үеийн Франц хэл нь бас маш өөр юм билээ. Тэгээд орчин үеийн Франц хэл гэж бас их өөрчлөгдөж байгаа юм бэл. За одоо бол энэ Европын гэдэг юм уу те одоо гадны боловсролын дандаа хүүхд залуучуудтай аягүй сайн талын ярьлаа шүү дээ те. Одоо жоохон мэдээж энэ чинь одоо юм чинь бол гэрэлтэй шүүдэртэй сайн муу гэж зэрэгцээд байдаг шүү дээ те. Жоохон одоо зарим залуучуудын хүүхдүүдийнх нь одоо нэг муу талыг одоо ярина. Юу гэж одоо дандаа сайн талыг ярих вэ? Нэг жоохон нэг удаа миний охин нэг юу яасан те. Нэг трамвайнд явж байгаад нэг тийм гадуурхалттай таарлцсан тий. Залуучуудынх нь тий. Тэр юу болсон тэрийг ярьж. Хоёр найзтайгаа явж ирсэн. Эрэгтэй эмэгтэй. Тэгээд бид гурав нэг кофе уухгүй явжлаа. Кино үзсэн нөгөө нэг юу үзсэн. Энд геймийг үзсэн. Тэгээд нөгөө нэг Starbucks идэж штэ. Тийшээ ороод кофе уухгүй явжсэн байхгүй. Тэгсэн чинь тарамнаас яг буугаал бид гурав амар хөрхөн инээж минэцээ амар ингээл юуч бодоагүй юм шиг ингээл явж исэн чинь хажуугаар баахан Франц хүүхдүүд яг биш ихгүй тэд нар чинь Францууд бол биш. Одоо арабууд гэх юм уу? За. Арабууд ер нь арабууд бас тэгэл арабууд ер нь хилжилээд байгаа хгүй ер нь л байнга тийж хилжилээд хятад метод гээл те хятад метод яасан гэсэн илүү хүмүүгээр доромжлох маягтай. Манай найзыг тэгсэн чинь тэгээд би ингээл дугаа ахлал хараад сонсоол яасан. Тэгээд ерөөсөө хаяхгүй байхгүй юу? Ерөөсөө болохгүй. Тэгэхээр тэгэл хэлж мэлж байгаа байхгүй. Одоо бидэнд ингээд хятад метод биш ээ. Одоо ингэж хэлж мэлхий болоо гэд хэлж байгаа байхгүй. Тэгээд тэгсэн чинь хэрүүлээд хэлж байгаа байхгүй юу? Та нар яадаг юугны мөгний ингээд нэг хэрүүлээ өгмөг хаяад те. Одоо яах гээд байгаа ингээд тэгээ мэдээж тэхийн юм чинь нөгөө нэг эрэгтэй найз нь өмөрөн штэ бит хоёрыг. Тэгээ өмөрөөд яасан юу болоод байгаа яагаад байгаа магаад байгаа гэ. Тэгээд амар тэгсэн чинь ингээд хэрүүл хэлчихэж байгаа байхгүй юу. Тэгээд ингээд би ингээд хараал яаж байгаа байхгүй юу. Ер нь ерөөсөө яаж ч уралж ийсэн яаж ч ингэж хүний дуруу хүргэж ийсэн энэ хүмүүст одоо бид нар төрүүлж ерөөсөө гар мар хурж болохгүй гэж би яг бодож байгаа байхгүй толгой дотроо. За төрүүлж гар хурж одоо нөгөө уурандаа яаж болохгүй яаж ч бид нарыг доромжилж байсан. Тэгээд дараа нь өөрсдөө асуудалд унаа штэ. Тэгээд
Тэгээд хараал яж байгаа хгүй би тэг яах гээд байна гэл ер нь ингээл жоохон ингээл танал байжсэн чинь шууд нөгөө нэг найз юм цохоод авчиж байгаа хгүй. Тэгэл би бүр шокнд ороод хүй энэ чинь ингээд Францын те хотынх нь төвийнх нь том гудамжинд штэ те амар олон хүний дунд тэр чинь яг хагасаа өдөр байсан. Бүтэн сайн жолоо мартчих. Тэгээд яг хагасаа бүтэн сайнаар яг Францууд чинь жихэн буужгиндаг үе штэ те. Ингээл дэлгүүр орох нь ороод ингээл гэр бүлэр ингээл тэр төв гудамжаар амар олон хүн явж байгаа байхгүй юу? Ингээл амар олон хүн ингээл зөрөөл ингээл явж байгаа байхгүй. Тэгээд би ингээд за бас олон хүмүүсийн дэргэд нүдэн дээр гигийн цагаан 3 өдрийн 3 4 цагт арай тийм юм болохгүй илүү дээ гэд бодсон чинь нэг харсан чинь ингээд цогж могоо зодож модсон. Тэгээд ингээд хажууд зодон болцсон байж байгаа байхгүй. Тэгэл би юу болоод байгаа юм бэ гэж уурлал би чинь нөгөө нэг амар ууралцсан. Тэгээд уурлаа яахаа мэдэхгүй зүн ингээл нэг араб байсан чинь сүүл рүүгээ бүр айгүй олон болоод ирж байгаа хгүй. Хаанаас ч мэдэхгүй ингээл тал талаас амар олон ингээл арабууд ингээл гарч ирэл те. Юу босныг ойлгоогүй мөртлөө бид нар лөө дайрж байгаа хгүй юу шууд. Бид нар чи яагачгүй шүү дээ. Бид нар чинь юу ч хийлээгүй, юу ч яагүй, өгч унгаагүй, мөн мөрөөрөө хөөргөн ингээл траанаас буугаал дөнгөж ингээл юу ч ингээл бодоогүй те. Алхаа явж хахад ингээл бидний зүгээр байж хат ингэж байгаа хгүй. Тэгээд баахан бужигнсан юм болоод бөө юм болоод би чи нөгөө ууранда тэр хүүхдүүдийн нөгөө цүнх мөнхөр ингээд саваад цүнхээрээ ингээд цохгоод цүнх мөнхөө яаж байгаа цүнхээ газар унгаацсан чи миний зөвхөн дээр нэг банд гიშгээд тэгээд яг утсан дээр гიშгчээсэн чи манай найз тэрийг авсан гэсэн миний утсыг. Тэгээд намайг ч юм бүр цогж мохоод тэгээд би бүр гайхаад тэгээд ингэж бодож байгаа хгүй за хүн амт ийм бол хүн байгаа юм ч ирэх байлгүй дээ эн чинь бас тий ирж мэрэд хөө юу болоод байгаа юм чинь Франц улс байна да гэдгсэн чинь нэг ч хүн ирээгүй шүү дээ. Цагтаад болсон тий. Би тэгээд сүүлдэн цагтаад хэдэн эрэхтэй хөхтэйсэн 4 5. Тэгээд бас нэг 2 хүүхэд таньж болохоор 2 эмэгтэй нэг эрэхтэй болсон. Тийм 2 эмэгтэй нэг эрэхтэй байгаа байхгүй. Нөгөөдөл чинь тавуулаа тий. Тий тавуулаа. Тэгээд тэгээ нэг эрэхтэйг энэ 4 банд нь юм уу унгааж цараад тий. Тал малгай залгын унгаа цохиж мөхөөд нөгөөх нь тэгээд ганцаараа энэ чинь чавс тэгээд гэлэхгүй 4 хүний чинь тий. Тэгээд нэгийг л барьж дэлж байгаа байхгүй. Тэгээд цагдаа дуудсан уу? Тэгээд би цагдаа дуудсан. Тэгээд яг хөө цагдаа дуудсан нэг эмээ эс. Нэг Франц эмээ. Ганцхан эмээ. Хөгшөөн штэ. Цав цаав гэжтэй. Тэр эмээ ганцаараа тэр олон хүн дундаас ирээд минийхөө яг минийхөө ч гэвэл дээ. Охин эмэгтэй энэ юугаа аваа цөөхчин газар онцсон байна гэд миний зөвхөн дотор байсан бүх юм ингээд гар дээр төгс амир хөөрхөн. Гэт гар ингээд чичирсэн. Энийг аваарай авахгүй бол ингээ яалаа ялаа гэл надаа бүр ингээд би ингээд амар урлж морлоод ингэсэн. Хажууд ингээл нэг юм яриа л байсан. Одоо ингээд тайван байх хэрэгтэй яасан хийсэн. Тэгэл тайвшир маавшир гэл баахан юм яриадсан амар өрөвдөлтэй. Тэгэл тэр хажуугаар чинь тэм том биетэй Франц залуучууд малуучууд тий явж байхад нэг ч ирэл залахгүй л байгаа юм да. Тэр л их сайн санагдсан. Тэгээ цагдаа нар ирээд цагдаа нар явсан тий. Би зүгээр залгаал хэлсэн. Би ингээд бүх асуудал боллоо. Бид нар мөрөөрөө ингээд явж хахад тал талаас бага хүмүүс гарч ирээд өгөр доромжлоод тэгээд бид нар хятад бишээ эний тэрэ яагаад доромжлоод байгаа юм бэ гэсний төлөө ингээд бид нэрийг цохиж мөгсөн гэд хэлсэн байхгүй юу. Тэгээд тэгсэн чинь за сонсож авал за бид хаяа өгөөл би. За бид нар машинтаа ирнэ. Тэгээд бидрийг харах юм бол дохио өгөөрэй гэж байгаа байхгүй. Тэгээд уцаас алгаал нэг 3 минутын дараа цагдаа нар зүгээр үе. Тэгэл цагдаа нар аяга хурдан тэр нөгөө төв замаар чинь аяга хурдан хүрээд ирсэн. Би бүр гайхсан. Би бүр тийм хурдан ирнэ гэж юус бодоагүй. Олон цаг байсан юм уу? Амар олон цагтаа буутай. Цагдаа нар бүр амар сүртэй хурж ирсэн. Угаасаа аргагүй штэ. Тэгэл нөгөө нэг араб хүүхдүүд нь цогтчихсэн байхгүй юу? Тэгээд нөгөө нэг манай нэг эрэгтэй найз тэрийг барих гад яваад өгсөн. Хараа хойноос нь гүгээд. Тэгээ яг барих гэсэн чинь цагдаа нар өөдөөс нь гарч ирээд тэгээд тэр бандыг ганц хоёрыг барьсан. Тэгээ 2 бандыг бариад тэгээд яах болоо гэд би тэгсэн чинь цагдаа нар шууд арга хэмжээг тэр дорноос шууд тэр бандын
нэгжэл тий карма мармагийн нэгжэл янз бүрийн хэлтэй бас одоо утга шөг ч юм уу буу ч юм уу байна уу гэл ингээл нэгжэл үзэл шууд гарыг нь хойно нөгөө нэг яг киноноор хардаг шиг боогоол тэгэл нөгөө нэг хүүхэд нь тэгээд араб хүүхэд нь зүгээр байхгүй бас хэрэлдэж мэрэлдээ тий нөгөө цагдаа магдаа гэж доромжилж моромжлоод тийм зан гаргаж байгаа байхгүй тэнгууд нөгөө цагдаа нар нь шууд одоо юу гэдэг одоо яг цагдаа гэхээр яадаг юм блэ гэдэг цагийн жимэнэд яахгүй одоо ингэ хилтэй юм лээ одоо яг нөгөө нэг сургууль хүмүүжүүлэгч те ингээд гарыг ингээд боож агаад чи хэрвээ ингэж аваад чамтай өөрөөр ярих шүү гэх тиймэрхүү маягтай. Тэгээд та дээр болохоор тийм бас хоёр хүн ирсэн тийм нөгөө сэтгэл зүйч ирсэн. Хоёр дээр тэгээд би чинь бүр ингээд салган болгонцсон. Ингээд амар уур муур хүрээд ингээд хамаг юм ингээд амар дээр нь тавьсан байжсэн чинь юу яасан шүү дээ. Хоёр хүн хоёр ажилтан ирээд сэтгэл зүйч гинэ. Цагдаагаа авчихсан. Үгүй ямар ч ингэ авчихсан. Уул нь эхлээл би амар зүгээр энгийн хүмүүс хараад зогсоод байна да гэж утсан чи арай бид хоёртой уулзч байгаа байхгүй юу? Манай. Одоо цагдаа нь бэлэн сэтгэл зүйчээс ингээд хоёр сэтгэл зүйчтэй таашуулагч аваад ирж байгаа юм тийм. Өрөөд ирсэн айгүй. Тэгэл бүр ингээд баахан юмрал зүгээрээ иймэрхүү юм зөндөө байдаг. Иймэрхүү одоо харгас одоо зэрлэг ийм хүмүүстэй ерөөсөө үг дуурах хэрэггүй байт юм аа. Тэ. Одоо тийм баахан юм ярьсан. Тэр үедээ бүр ингээд миний сэтгэлийг засгаал ингээд баахан юм яриад. Одоо та нарыг бол одоо бид нар ойлгож байна. Та нарыг угаасаа юу чийг өгдөг чинь ойлгож байна. Гэтэ гол нь тайван байх хэрэгтэй. Яасан одоо би эдгээр энэ хүмүүсийг авч аваад сэтгэл зүйн сургалт хийн. Одоо авч аваад гэдэг. Шууд тэр хүмүүсийг шоромлоо авч авахгүй байхгүй юу? За. Сэтгэл зүйч нар нэглэж авч аваад тэр хүмүүстэй ярьслах хийнэ гэж байгаа. Хийнэ гэж байгаа байхгүй. Тэгээ харт амгны тест хийн гэсэн тийм. Тий харт амгны тест энэ хийнэ. Тэгээд тэдрээр уучлах болгосон тийм. Уучлах болгосон. Тэгээд бас юмар цагдаа магдаа нь борохоор бас цогч магсан тэр хүмүүс. Яа тэгээд нэлээ хүч хэрэгэлсэн юм тийм. Айгаа тэг хүч хэрэгэлсэн. Яад гэвэл их айхтар хүмүүс байсан. Айхтар хүмүүс байсан. Тэрс багийн хүний тэгэд хүч хэрэгэлдэггүй шүү дээ тийм. Тэр хүмүүс нь өөрсдөө айгаа болтгоо болж бүтэхгүй. Ерөөсөө тэр цагдаа нартай чи өөдөөс нь зүгээр харьцахгүй ингээл хараал мараал хэлээл тий. Тэгэл бараг л буу муу тулахсан юм шиг л тий. Тий. Тулгаж мулгаал тий. Одоо чамаа өөх дуурах юм бол одоо яаш шууч тий. Бараг л бууд гацсан юм шиг тий. Шүү гэл. Тэгээд ер нь бол тэр та нар гомдол гаргах юм бол тэгэл шоронд орохоор байсан гэсэн тий. Бид нарт хоёр юм өгсөн. Бид нарыг яг одоо энэ хүүхдүүдийг авч аваад одоо тэр сургалтанд суулгачаад маргааш нь нэг одоо хоногийн 20 нэг хоног 20 гэтгсэн. Тэгэхээр эсвэл зүгээр одоо ингээд бүр араас нь сайн хөөцөлдөж аваад ингээд өөртөөхөн хохирлыг гаргаад ингээд хохирсон ингээд олон бүр сар мараар ингэж хориулж болно гэж. Олон хоногор бүр хориулж болно тийм. Хохирлоо гаргаад өмгөөлөгч аваад тийм. Өмгөөлөгч аваад ингэж явж болно гэсэн. Тэгэхээр нь бид гурав ярилцж агаад за одоо тэг ганц удаадаа тий. Яг харж үзээд одоо нэг хоног тэр нөгөө юмд нь явуулаад нэг хоног 20 гэж. Тэгээд тавьж өгөөрэй гэж тий. Гэхдээ тэр бандтай ярьсан бохгүй манай найз. Яг одоо чи бид нараас манай хоёр эмэгтэй найзаас уучлалтгүй. Түрүүн хэлсэн бүх үгнээсээ бас түрүүн одоо тий бид нарт ингэж хүч хэрэглэсэндээ одоо уучлалтгүй найзуудаараас уучлалтгүй бол хэрвээ тэх юм бол чамаа яг хамгийн одоо хөнгөн шийтгэлийн өгөө гэсэн тэгээд ингээд цагдаа нар нь тойроо зогссон. Уучлалгүйсэн тий. Цагдаа нар нь бүр ингээд зөв бүр ингэж юм гээ тий. Зөв гэж амар хөр хоорондоо ярьж байна. Тэгээ та нар уучлалгүй уучаад гомдгүйгээ явцсан тий. Тэгээд бид нараас бүр уучлалтгүйсэн шүү дээ. Яг энэ улс оронд бол нийтдээ 65 сая хүнтэй гэсэн статистик тоо байгаа. Тэрний 30% үндсэн иргэд байгаа гэж бодохоор одоо жишээлбэл автобусанд 10 хүн гадаад хүн явж явах юм бол 7 гадаад иргэд 3 паран цөнлөө авахгүй юу? Бүх харьцаа. Тий. Тэгэхээр
бол энэ нөгөө гаднаас ирсэн хүмүүс маань их ялангуяа энэ араб чиглэлийн те энэ шашнаасаа болоод эмэгтэй хүнийг ерөөсөө уг нь бол энэ Франц орн чи өөрөө нэгдүгüүрт хүүхэд хоёрдугüүрт эмэгтэй хүн гээд төрийн талбайн дээр нь эмэгтэй хүн байгаад за тэр эмэгтэй хүн хүүхэд хоёрыг бол дээд зэргээр хамгаалдаг. Тэгж гар хурж зодтолдох нь битгий хэл араас нь шүгэлтэд Швейцарт бол шууд 20 ял оноодаг болцсон шүү дээ. Зүгээр шүгэлдсэн тохиолдолд тий гомд гарах юм бол тийм болцсон байхгүй. Ийм нөхцөл дээр нөгөө нэг гинт нөгөө нэг шашнаасаа болоод эмэгтэй хүнтэй их бүдүүлэг харьцдаг. Тэгэл 4 5 ихнэр авдаг тий. Заримдаа эмэгтэй хүнийг бол чулуун гарч зохиод ингээд хөнөөчдөг мөсөг. Тийм улс орноос ирсэн улсууд бол жоохон бүдүүлэг байдаг. Үнэхээр тэрийг бол гайхдаг тий. Тэгээд яах вэ? Дэлхий дээр одоо өнөөдөр байгаа хамгийн л одоо либерал гэх юм хамгийн тийм тэгш хэрэгтэй байгаа хамгийн олон үндэстэн нэг дор байгаа хамгийн одоо арьс өнгөний ялгуурлан гадуурхах үзэл багтай газар л нэг иймэрхүү юм бас байна шүү дээ тий. Олон хүний дунд нөгөө нэг санта мунтай гэдэг шиг. Тэгээд тэр чиглийн хүмүүс нь тийм байдаг. Дээр нь энэ бүх Аалс хүнийг хятад гэж боддог. Монгол хүн маань өөрөө хятадд хүнтэй жоохон харшилтай. Хин ч гэсэн одоо хөө шинэ хятадаа гэдээ дуудаад тахаар маш асар дургүй байдаг тий. Энээс болж одоо би ингээд ер нь анзаараад ч гэж угаасаа л тийм байдаг байхгүй юу? Ялангуяа арьс өнгөний үзэл гаргаж байгаа хүмүүс нь өөрсдөө дандаа гадаадаас ирсэн хүмүүс байдаг. Ер нь ингээд хараад тахад хизээч Франц хүн хурж ирээд намайг хөө юм уу хятадаа хөө чиний нүд чинь жижиг юм байна гэдэг юм уу тий. Иймэрхүү юм юус гаргадаг. Би нэг ч удаа Франц дээрээд Франц хүн намайг тэгэж арьс өнгөөр ингэж ялгарлаж байгааг байхгүй юу? Ингээ хараад тахад дандаа тэр арабууд одоо эсвэл ер нь л арабууд хараад л байдаг. Юм жоохон бүдүүлэгтэй. Юм жоохон бүдүүлэг байдаг. Годомжаар авч явах тажуугаар ерөөсөө хятад гэл ерөөсөө зүгээр өнгөрөхгүй. Тэгэл өө чин чам гэл хажуугаар тий. Ингээд тэр нь жоохон тиймэрхүү байдаг. Тэгэл өмнө нь ингээл би ингээл зөндөө дуугаа яваал тий. За ийм хүмүүст ч одоо юу ярих вэ? Шал хэрэггүй тий. Гэл ер нь тэгдэг байсан. Тэгээ сүүлд нэг удаа үдчихэж байгаа хгүй би хэлж. Би ингээ хятад биш ээ. Одоо бүх Аз хүмүүс гэхээр хятад гэсэн үг биш ээ гэд жоох уулж хэлж байгаа хгүй юу. Та нар одоо ингэж боддгоо болоо. Ингээд тэгээд тэрнээс болоод ерөөсөө ийм юм үсчихэж байгаа хгүй. Тэгэл I'm no China гэсэн тийм бичих тэг подвалк одоо хийхэд өмсөө явж тийм үү яадаг тий. Тэгээд ер нь хятад хүн байсан ч гэсэн яагаад тэгвэл муу гэж тийм биз дээ. Бүх дэлхийн хүмүүс энд сурч байгаа юм чинь тийм биз дээ тий. Тийм. Тэг уг нь бол тийм л тий. За. Гэтэ хятад хүмүүсийг ч гэсэн ингээд хажуугаар нь хөө хятадаа мэдтэй ихэр ууралт ч тийм. Тэг мэдээж ууралт. Ер нь бол муухай бүдүүлэг байхгүй чинь. Тий. За өөр нэмж ярих юм байна уу? Хэсгээд яах вэ? Яаж вэ? За ер нь тэгээд энэ удаадаа бол сайхан ярих юм бол ярьчлаа л гэж би бодож байна. За тэгээд баярлалаа. Өнөөдөр охиныхоо одоо энэ подкастт аав нь дэмжиж өмнө ээж нь орсон. Тэгээд аав нь дэмжиж орж байгаа, ярьж байгаа. Тэгээд энэ яриа нь одоо зүгээр нэг яриа биш, бас нэг хэрэгтэй санаа авчтай юмнууд бас байгаа бах. Дээр нь бас энэ хөгжингүү гэж ярьж байгаа энэ улс орнуудын бас сургалтын хүүхд залуучуудын сайн болоод саар те талын бас аль алинтай зэрэгцүүлж хараасай. Тэрэнд нь бас нэг сургалт юм байт юм байна. Иймэрхүү янзтай явах юм байна гэдэг ингээ хүмүүс бас санаа сэтэл аваасай гэж ингэж орж байгаа. Тэгээд анхаарч байгаа, сонсож байгаа бүх хүмүүстээ маш их баярлалаа. Залуучууд ялангуяа өсвөр насны за 19, 20, 21 гээд бас хүмүүжлгүй залуучууд байна тий. Энд чинь хар тамхины хэрэглээ их өндөр хамаагүй хэрэгэлдэг. Хууль нь болохоор зэрэг хадгалсан болон тээвэрлсэн тохиолдолд хуулийн хариуцлага хүлээдэг. Хар тамхиг зүгээр хэрэгэлцэн жагаад баригдсан тохиолдолд бол бизнес нь гарч ирээгүй бол хуулийн хариуцлага төдийлөн хүлээлгэхгүй. Дээр нь Европын холбооны хэд хэдэн улсууд энэ юуг масурал төрлийн ургамлыг те эмийн сангуудаар зараад эхэлчлээ. Франц ч гэсэн судалж байгаа юм билэ. Нөгөө нэг ямар улс илээ? Амстердам билүү? За Голланд бол чөлөөтэй. Холланд. Тэрэнд чинь бүр хар тамхи бүр хэрэглэнэ гэж зөвшөөрсөн гэдэг. Тий, тэр бол юутай яг гихэмчлэнгийн тэгээд тэр дэггүй одоо зүггүй хүмүүс чинь бол бас их болгоомжтой харьцахгүй бол энэ яах вэ? Ихэвчлэн нөгөө нэг буу муутай явж идэг. Тий. Одоо манайхан тий манай Монгол бол дэггүй. Тэгтээ айгүй тийм бас нэг итгэж болохоор байхгүй. Дэггүйтлээ гэхэд хоорондоо зодтолтол байхгүй юу?
Гэтэл энэ дуудууд тэгж нэг айхтар зодтолтохоос илүү шууд буу муу гаргаж ирээд буудалцчих. Тэр нь бол их айдас хүчтэй шүү. Тийм байгаа. Тэгээд ямарваа юм сайн муу хоёр талтай байдаг. Тэгээд сайн талаас нь нэг ярьлаа, муу талаас нь нэг ярьлаа тий. Ер нь яг бодит байдлыг л яллаа ер нь. Ерөөсөө давсалж яасангүй. Тэгэл би бол байгаагаар нь л өнөөдөр ярьлаа. Тэгээд ийм байна. Хүмүүс нь тэгээд гоё авах юм аваад таах юм хаяарэ. Тий, яг хоо энийг бол яагаад ярьж байгаа гэхээр зэрэг нэг санаа оноо тий. Нэг хүнд ч гэсэн бас нэг ингээд эргэтэнд байгаа нүдээр харж байгаагийн хувьд ойлгуулчих л гэж иймэрхүү юм ярьж байгаа шүү дээ. Бидний зорилго бол учиргүй одоо энэ хөгжингүү орн гээл магтаал гайхуулах гэж байгаа шүү дээ. Эндээс хэрэгтэй санаа оноо, хэрэгтэй чиг баримжаа одоо хувь хүн ч гэсэн дотроо бодож явах, жоохон ч гэсэн хэрэгтэй юм байх юм бол тэрийг аваасаа гэж аав чин сэтгэлээсээ бодож байгаа шүү. За юу. За тэгээд охиныхоо подкастт амжилт хүсье баярлалаа. За баярлалаа. За тэгээд энэ өнөөдрийн подкастаараа автаа бас нэлээд олон зүйлсийн талаар ярьлаа. Тэгээд бас сонирхолтой байсан байх гэж найдаж байна. Тэгээд ер нь эхний хитэн ч гэж одоо энэ чи 2 дахь подкаст. Тэгээд би жоохон ярьж тасаагүй байгаа. Тэгтээ удахгүй болно ингээд яриад тэгээд хүмүүс надад бас урам өгөөд байвал тэгээд болох байхаа л гэж бодож байна да. Тэгээд үздэг хүмүүс байвал лайк дарахаа мартаваа. Комент бас бичээрэй. Тэгжээж би бас их урам орж явна. Тэ. За яах. Бити хасаарай энэс. За тэгээд сонссон энэ 51 минут хүртэл төвчээртэй одоо сонссон бүх хүмүүстээ маш их баярлалаа. Тэгээд баяртай.